You can tell by the way she walks that she's my girl. You can tell by the way she talks, she rules the world. You can see in her eyes that no one is. За сайн байна уу, танд энэ өдрийн мэнд хүргэе. Нийгмийн ардчлал Монголын эмэгтэйчдийн холбооноос бэлтгэж байгаа. Миний ажлын өрөөнд влогийн маань энэ дугаарын зочноор оролцож байгаа танд баярлалаа. Урьж оролцуулж байгаад бас чин сэтгэлээрээ талархал илэрхийлье. За та маска түр авчих уу? Бид влогийнхаа зочдоос 20 асуултыг асуудаг. Ингээд танаас эхний асуултыг асууя. Та өдрийг хэрхэн эхлүүлдэг вэ? За өдрийг бол би за нөгөө 20 тавихаас өмнө бол тий бас йог хийж эхлүүлдэг байлаа. Stay Premium Yoga гэдэг маш сайхан төв байдаг. Тэнд бас йогт явдаг. Тэгээд өдрийг бол аль болох бас эрүүл сайхан хооллоор одоо гэр бүлийнхэнтэйгээ хамт сайхан хоол идчихэл эхлүүлэхийг хүсдэг тий. Хоёр дахь асуулт. Ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ? Олон жил сар 7 хоногоор төлөвлөдөг үү? За янз янзтай ерөнхийдөө бол жилээр бол зайлшгүй төлөвлөн бас энэ одоо Монголын хөгтийн урлан бүтээгдэхүүн болон өөрөө тэ тухайн жилдээ юу хийх вэ гэдэг ерөнхийдөө бол жилээрээ төлөвлөн. Тэгээд ер нь бол нөгөө цаг үеийн маа тухай үед нь төлөвлөөд нэг сар сараар нэмээд 7 хоногоор төлөвлөө явчихдаг. Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? За одоо бол тийм их нам хүн байна. Ерөнхийдөө нөгөө манайх чинь бас яг бүрэн одоо хүүхд хөгжлийн байгууллага учраас сургалтын үйл ажиллагаа маань бүрэн зогссон байдалтай. Яг жирийн одоо өдрүүдэд бол өглөөнөөс яг орой одоо ажил тартал маш завгүй өнгөрдөг. Байнгын одоо хүүхдүүд донд пижигнэж тийм ээ. Бид нар бол нөгөө гадаад харилцаагаа өргөжүүлэх, за мөн одоо хүүхдүүдэд сургууль хөгжүүлэх зорилгоор 7 хоногтоо одоо нэг удаа бол зайлшгүй олон нийтийн арга хэмжээ зохион байгуулдаг байгаа. За мөн одоо хүүхдүүд рүүгээ хандсан олон нийтийн арга хэмжээ маш хийдэг байгаа. Тэгээ энэ утгаараа бол өдөр бол маш завгүй бужигнж байгаад өнгөрдөг. За дараагийн асуултыг асууя. Таны цүнхэнд тогтмол байдаг зүйлсийг харж болох уу? За нэрийн утас бол нэг төрөнд байдаг. За энэ нэрийн утас маань бас манад бас юу байгаа, бид нар бас нөгөө өв соёлоо дэдэлдэг бүтээлч Монгол хүүхдийн төлөө гээд энэ хүүхдүүдтэй Монгол өв соёлоо уламжлуулъя, өвлүүлъя тийм ээ. Монгол одоо өв соёлынхаа уламжлалын талаар бас ойлголт өгье гэдэг үүднээс өнгөрсөн жилээс энэ уран хатгамлын анги, Монгол зургийн ангиг бол шинээр нээсэн байдаг. Тэгээд энэ манай уран хатгамлын багш одоо ганц цэцгийн маань бүтээсэн ийм сайхан Монгол ийм шоколадтай ийм нэрийн утасны сав байдгийн. Тэгээд энэ сайхан нэрийн утсаа гээд ийм сайхан дэлгүүрний усартай. Энийг бол тогтмол авч явдаг. За тэгээд за мэдээж тэмдэглэлийн дэвтэр ийм жижигхэн хөрх авсархан тэмдэглэлийн дэвтэр байна. За гар ариутгагч байна. Харин тий. За энэ маскууд ингээд бас байнгын авч явдаг. За ийм ам зайлагч байгаа. За би бас нөгөө хамар ерөнхийдөө жоохон битүүрээд иддэг учраас ийм хамрын цэцлэг. За тэгээд энэ утасны павер гэдэг энэ эдэг бол ерөөсөө тогтмол авч явдаг байна. Айгүй олон юм саруулга харуулчихлаа. Тэ бүсгүй юм чи одоо тэгээд элдвийн юм л хам шимж авч явах юм да. Таны ажлын ширээн дээр гарын тань ойр тогтмол байдаг зүйлсийг бас хармаар байна. За мэдээж энэ яг нөгөө нэг ажлаа яг жилээр төлөвлөдөг том дэвтэр маань бол байнгын миний ойр байж байдаг. За мөн одоо манай одоо байгууллагын бас энэ гарын одоо сурах хүчиг ном бас тогтмол байж байдаг. За бас миний өөрийн одоо бичсэн номнууд бол хаяас нөгөө хүнд бэлэглэх зорилгоор ингээд тогтмол бас ингээд байж байдаг. Таныг зохиолч эмэгтэй гэдгийг мэднэ. Та хэдэн ном бичсэн бэ? За нийт 5 ном байгаа. За хамгийн ихний ном нь бол Япон улсад 2007 онд одоо миний магистрийн судалгааны ажил маань бас ном болох завшаан тохиолдож ингээ Япон улсад гарч ирсэн. Тэгээд дараа нь тэр номоо бас Монголдо юу яагаад орчуулад өөрөө орчуулаад шинжилэн найруулад хүчрэг удирдахч байх хаан гэд энэ номыг бас 2012 онд Монголдо хэвлүүлэн гаргаж ирсэн. Тэгээ энэ нэлээд бас зарагдсан ном байгаа. Тэгээд энэ ном маань бас сая маш сайхан азтай тохиолоор бүгд найрамд Хятад орд улсын одоо өвөр Монголын Хөх хотноо бас энэ ном маань ингэж өвөр Монголд гарсан байгаа.
Монгол бичгээ ингэж хөрвүүлэгдээд энэ бол бас миний хувьд бол маш сайхан хэрэг болсон. Тэгээд удахгүй бас хятад хэлний орчуулж байгаа. Тэгээд бүгдээ хятад ард улсад одоо гаргая гэдэг санал бол надад тавьсан. Тэгээд одоо хятад хэлний орчуулах ажлыг хийгээ явж байгаа. За мөн ийм баярлалаа. За мөн ийм уран зохиолын номнууд байгаа. Цагийн хүрдэн, зүрхэн тусны нулимс, энэ сэтгэл жаргасан нар гэдэг ийм яруу найргийн ном. Тэгээ энэ хоёр ном маань болохоор ерөнхийдөө түүхэн сэдэвт ном байгаа. Тэгээд миний бас үндсэн одоо гол мөрөөдөл гэдэг юм уу хүсэл зорилго маань энэ залуучуудад Монгол улсын одоо ялангуяа тусгаар тогтнолын түүхийг таниулах юмсан. Одоо яаж арай нөгөө амар богод хөгжилтэй тий ийм сонирхолтой аргаар таниулах вэ гэж одоо дандаа сэтгэлээж хэлээж явдаг. Тэгээд тэр утгаараа энэ хоёр номыг одоо биччихсэн юм байна. Тий. Анх удаа бас хүчээс орж үзсэн. Тэгээд даазаарч гэх юм уу бурхан тэнгэр ээж одоо шилдэг ард багтсан. Тэгээд би бол тэн дээр бол одоо ч гэсэн юу итгэдэг. Айгуу тийм миний хувьд бол амьдрал маш тийм гинтийн одоо томоохон бэлэг байлаа. Тий, маш том урам өгсөн. Тийм. Та ямар стилээр хувцлах дуртай вэ? За ер нь бол нөгөө төрийн албан хаагч учраас ажил хэрэгч хувцс бол маш их өмсдөг. Гэхдээ бол ерөнхийдөө нөгөө Монгол загварын хувцс өмсөх их дуртай. Одоо бол энэ чинь нөгөө биеийн давсаархан эвтэйхэн байдлаар бол маш олон сайхан Монгол хувцсны үйлдвэрүүд бий болсон байна. Тэр үндэсний үйлдвэрүүд дэмжиж бол Монгол хувцс өмсөх их дуртай. Эерэг бодол өөдрөг үзлээр сэтгэлээ хэрхэн тэтгдэг вэ? За гэр бүл хань ижлийнхаа хайр одоо ивэлийг мэдэрч одоо энэ шиг сайхан эерэг юм гэж бол байхгүй. Ерөнхийдөө бол бас тэгээд өөрийнхөө хамгийн дуртай одоо энэ зохиол бичих энэ одоо зохиол бичихтэй бол одоо маш сайхан эерэг бодлоор маш сайхан эерэг зүйлээр бас өөрийгөө тэтгэж чаддаг гэж үздэг. Одоо аюу сайхан тийм юу гэх юм ганцаараа байх цаг хугацаа тайвширлыг авдаг ийм сайхан цаг хугацаа. За одоо 8 дахь асуултыг асууя. Таны хобби юу вэ? За хобби бүр хамгийн үнэхээр одоо дуртай юм бол кино үзэх байгаа. За манай нөхөр өвтөр бол хоёулаа бүр киноны улаан одоо фэн. За кино үзэх түүнийгээ дүгнэж ярих тийм ээ. Олон талаас нь харж ингэж ярилцах маш их дуртай. За мөн тэгээд энэ чөлөө цаг гарвал ер нь бол зохиол, ном зохиол бичих, ном зохиол унших их дуртай. Дараагийн асуулт. Өөрийгөө хэрхэн хөгжүүлдэг вэ? За тэгэл одоо юу гэдгийг одоо бол цахим гэдэг юм чинь бол маш сайхан хөгжсөн байна. Интернетээр бол цахим ертөнцөөс бол хэрэгтэй мэдээллүүдээ өдөр тутамдаа авдаг. За мөн болж игэл одоо зав гарвал ном уншихыг хичээдэг те. Сонирхолтой санагдаад танаас асууж байна. Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ? За хамгийн сүүлд одоо би авчирч үгүй яа. Энэ манай одоо нэг багш маань надад энэ Ихадын зарилгын дээдс гээд энэ номыг бэлгэлсэн. Одоо маш сайхан Монголын хаадуудын одоо зарлиг сургаал үгс одоо гээгээ сайхан шингээсэн ийм сайхан номыг одоо уншаад явчихна. 10 дахь асуулт. Ажил амьдралын балансаа хэрхэн тэнцвэртэй барьдаг вэ? За одоо тэгэл өөрийнхөө хүслээр л явна штэ тий. Тэгээд ажил ихтэй үед бол тэгэл шүндүл чамаагүй ажиллаад явна. Гайгүй үедээ бол бас гэр орон үр хүүхд хань ижилтэйгээ байхыг хүснэ. Тэгээ бид нар чинь бас нөгөө залуу хүн учраас аль болох залуу наснда ажил хөдөлмөрөөл илүү нэгдүгээрт тавьж явдаг штэ. За влогийн маань 11 дахь асуулт. Таны ажиллаараа бахархдаг шалтгаан юу вэ? За одоо бахарх юм их байна да. Өнөөдөр Монголын хүүхдийн бас ирээдүйн хөгжлийн төлөө ажиллаж байна. Энэ бол маш том бахархал. Өнөөдөр Монгол улсын ирээдүйн бас баялагийг бүтээх, хөгжлийг бүтээх хүүхдүүдэд энд би одоо сурган хөгжүүлж гин гэдэг бол хамгийн том бахархал. Бид нар Монголын хүүхдийн урлан бүтээгдэхүүн бол хүүхдийг ер нь бол одоо амьдралын арга ухаанд сургаж тийм ээ мэрэгжлийн чиг баримжаатай болгох юм үндсэн зорилготой байдаг. Тэгээ энэ маань эргээд яадаг гэхээр хамгийн гол юм л хүүхдийг хөдөлмөрт сургаж байгаа, хүүхдийг бүтээлч болгож байгаа ийм одоо бидний бол хүсэл эрмэлзэл бий. Тэгэхээр өнөөдөр Монгол улсын иргэдийг ирээдүйн иргэдийг бас хөдөлмөрт сургаж байгаа ийм том бахархал бидэнд байдаг. Тэгээд энэ танхимд орж ирээд бүр таны ажиллаар танай байгууллагын одоо хамт олноор
энэ урлан бүтээгдэхүүнд суралцдаг тэр олон мянган хүүхдүүдээр бүр үнэхээр их бахархлаа. Баярлалаа. За хамгийн сүүлд хийж бүтээсэн том ажил бүтээн байгуулалт тань юу байсан бэ? За та бүхэн бас орж ирэхэд орд гээд аягүй сайхан галерей одоо өгцснийг мэднэ. Тэгээд хамгийн сүүлд одоо орд гээд энэ гол нь Монгол улстай цорын ганц хүүхдийн галерей гэдгийг бол бүтээн байгууллаа. Тэгээ бид нэр хэдийгээр бас төсвийн одоо төрийн байгуулагч гэсэндээ яг манай одоо багш нар одоо ажилчид маань одоо сайхан яг өөрсдөө бүр санаачлаад өөрсдийнхөө хөдөлмөрөөр өөрсдөө одоо бүх засвар үйлчлэгийг нь хийж ингэж байж байгуулсан орд гээд сайхан галерей байна. Энэ бол Монгол улстай цорын ганц хүүхдийн галерей. Хүүхдүүд маань одоо аюулслаг уран бүтээлч хүүхдүүд маань байгаа ч яг үзэсгэлэнгээ гаргая гэхээр одоо үн төлбөргүй юм галерей олддгоо. Тэгэхээр хүүхдүүдийнхээ хөгжлийг дэмжихийн төлөө энэ орд гээд сайхан галерейг бий болголоо. За одоо бас та бидний ингээд дунд нь сууж байгаа энэ өв соёл гэдэг энэ галерейг бас бүтээн байгуулсан байгаа. Тэгээд өнөөдөр бас Монголын хүүхдийн урлан бүтээгдэхүүн маань өв соёлоо дэдэлдэг бүтээлч Монголын хүүхдийн төлөө гэсэн уриалгынхаа хүрээнд энэ өв соёл гэдэг галерейг одоо бас бид нар байгуулж яг хүүхдүүдийнхээ одоо үеийн сурагчдынхаа хийсэн бүтээлүүдээр ингээд сайхан дэлгэж тавьсан байна. Тэгэхээр дараагийн асуулт маань бас таны саяны ярьсан зүйлтэй холбоотой байж магадгүй. Үр дүнг нь хараад одоо сэтгэлдээ нь хөдөлсөн, баярлсан, догдолсон томоохон ажилт нь юу байсан бэ? Гоё дурсан жаа. Саяны ажлыг бол яг бас үр дүнгийг хараад маш их баярлсан юм ажил байгаа. Олон хүүхдүүдийн маань бүтээл дэлгэгдэж, хүүхдүүдийн маань баяр жаргалтай царай бол юу юунаас илүү ийм сайхан байдаг. За мөн одоо би бас та бүхэндээ үзүүлье гэж бодоод Монголын хүүхдийн урлан бүтээгдэхүүн маань өвдөгөө одоо үүсгэн байгуулагдаад 32 дахь жилийнхаа одоо нүрийг үзэж байна. Тэгээд энэ 32 жилийн хугацаанд яг өөрсдийн одоо сурах хүчиг гэж байгаагүй. Тэгэхээр энэ дүрслэх урлаг ба гар урлаг гээд анхан шатны дүрслэх урлаг ба гар урлаг гээд дунд шатны юм одоо номнуудыг бол сая бид нэр энэ хугацаанд гаргалаа. За сурах хүчиг юм байна тий. Сурах хүчиг одоо хүүхдүүд маань энэ сурах хүчгийг бариад одоо бүтээлээ хийх явцдаа энэ сурах бичгээсээ одоо сурч одоо бүтээлээ хийж болно гэсэн үг. За бид нар одоо энэ бас одоо энэ 20 дэглэмтэй байгаа энэ үедээ бол урлаг ба урлагын нэртэй одоо гүнзгий шатны сурах хүчгийг хийж байна. Ингээд ингэх юм бол анхан шууд дунд гүнзгий гэсэн юм 3 шаттай одоо юм маш сайхан хүүхдүүдийн маань юм гарын авлага сурах хүчийг бэлэн болох юм аа. Тэгээ энэ сурах хүчгийн маань бас өвөр Монголын өөртөө засах хооронд гаргая гэсэн санал бас ирчээд байгаа. Тэгэхээр бол энэ цаашдаа бас энэ зөвхөн Монголдо төдөг бас олон улсад ийм гарах сурах хүчиг болох юм аа. За олон улсад гарах болтугай. Гоё ажил байна. Баярлалаа. За мэдээллийг та ер нь хаанаас авдаг вэ? Авсан мэдээлэлдээ илүү их итгэдэг вэ? За одоо тэгээд мэдээж цахимаас бол мэдээлэл авна. Гэхдээ мэдээж одоо хэр улс ууртай вэ гэдэг болж өгвөл улс ууртай л мэдээлэлд нь одоо итгэх хичээндээ ер нь бол яг телевизээр одоо хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулж байгаа мэдээллүүдэд бол итгэхгүй гэдэг яг хөө тийм. Тэгээ ер нь гэхдээ аль болох бас интернетэд аль болох л багс ухыг хичээдэг. Яг тэгэхээр нөгөө одоо ч бас Facebook, Twitter гэдэг ингээд үзэхээр нөгөө мэдээлэл авахаасаа илүү жоох стресстэй нэг юм нөгөө хар бараа хандлагын юмуд маш их байна шүү дээ. Тэгэхээр тийм аль болох л бага цагаар суухыг хэлж байдаг. За энэ асуултыг танаас асуувал бас их өрмөцөөр хариулах асуулт юм шиг надад санагдлаа. Эх оронч хүн гэж ямар хүнийг хэлэх вэ? Эх оронч хүн гэж мэдээж нэг нөрт эх орондоо хайртай хүнийг л хэлнэ. Өнөөдөр хөдөлмөрч одоо хариуцлагатай хүнийг хэлнэ. Одоо эх орныхоо төлөө, байгууллагын төлөө, өөрийнхөө төлөө, өөр хүүхдүүдийн төлөө, гэр бүлийнхээ төлөө тийм ээ. Үнэн шударгаар ажиллаж хөдөлмөрлөж байгаа хүнийг л эх оронч хүн гэж хэлнэ. Тэгэхээр энэ танхимд орж ирээд энэ олон одоо бүтээлүүдийг хараад эх орныхоо бас энэ өв соёлоор бол үнэхээр их бахархаж байна. Тэгэхээр танаа одоо урлан бүтээх төвд суралцж байгаа хүүхдүүдэд бол энэ эх оронч үзэл гэдэг зүйл бол бүр шингэхгүй байхын аргагүй юм орчныг бидний одоо нэг юм яагаад бид нар тэр өв соёлоо дэдэлдэг одоо бүтээлч Монгол хүүхдийн төлөө гэдэг ураа төвшлээд байгаа юм бэ гэхээр өнөөдөр нөгөө Монгол хүүхдийг Монгол хүн болгож өсгөх тийм ээ. Тэр нөгөө Монгол хүн гэдэг чинь өөрөө яг ямар хүн байдаг юм бэ? Тэр тал нь одоо айгүй хаягдаад байна л та. Одоо би зүгээр жижигхэн жишээ хэлэхэд өнөөдөр гадаадаар ярьж байгаа хүмүүс маш их байна хоорондоо.
англиар, хятадаар, солонгосоор тий. Тэгэхээр нөгөө асуухаар ингээд нөгөө хар багаас нь ямар ч нөгөө хандлага олж аваагүй дөнгөж нөгөө 5 6 настай мэлх хамттэйгээ авчиж шууд гадны сургуультай авчиж өчгөөр нөгөө монгол хүүхэд маань монгол хүн болгон төлөвшөх гэдэг асуудал маань маш хэцүү болчиход байгаа. Тэгэхээр энэ дээр нөгөө түрүү яг тэр их оронч үзэл их орондоо хайртай байх, их орноор бахархах гэдэг чинь өнөөдөр ядчил нөгөө хандлага авч байгаа тэр бага насны дээр монгол хэл соёлоос одоо монгол хэлээ сайн сурах, хэл бичгээ сайн сурахаас л эхэлнэ. За хүүхдийнхээ хүмүүжилт юуг чухалчлан анхаардаг вэ гэж байна? За одоо шудраг хүн байхыг л хүсдэг дээ. Би хүүхдтэй одоо шудраг одоо охиндоо бол би ганц охинтой, охиндоо бол үргэлж миний охин шудраг байгаарай. Альваад тийм ээ зарчимч байгаарай. Одоо дээрэс нь бие дааж сургах асуудлыг бол бие даалгах асуудлыг бол би нэлээд хичээдэг. Одоо манай охин бол бас нэлээд багасаа бие дагаа сурцсан. Одоо 5 насаас сурдаг юм охин би. Тэгээд ер нь бол хүүхдийг багаас нь бие дагаа сургачих юм бол бас нэг одоо тэр хүүхдэд өгж байгаа хөрөнгө оруулалт юм болоо гэж харж байна. За эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд зөвлөхөд тэр дундаа бас та залуу хүн юм чи залуу ээж аав нарт хандаж хэлэхэд за одоо нэг учиргүй миний зүгээс ч зөвлөх юм юу байх вэ? Гэхдээ би одоо бас яг ийм байгууллагад ажиллаж байгаагийн хувьд эцэгчүүд зөвлөхөд хүүхдүүдтэй Монгол одоо уламжлал зан заншлаа их сайхан зааж өгөөрэй. За хүүхдүүдээ юуны тухайдгүй одоо гадаад хэл сурахаасаа илүүтэйгээр тийм ээ бага наснд нь монгол хэл бичгийг нь маш сайхан одоо зөвшрүүлж зөв одоо бүрэн ярьдаг тийм ээ тийм болгож өсгөөрэй. За тэр гадаад хэлийг бол хүүхд тийм ээ дунд ангитаа ахлах ангитаа бас сурах бүрэн боломжтой шүү дээ. Тэгэхээр Монгол одоо энэ хүүхдийг монгол хүн болгон өсгөхөд нь анхаараарай л гэж хүсмээр байна да. За Монголын ирээдүйг та яаж харж төсөөлж байна вэ? Үүний төлөө өөрийнхөө зүгээс юу хийж байна вэ? За маш сайхнаар л харж байна да. Одоо миний Монголын ирээдүйд хийж байгаа хамгийн том ажил бол одоо өнөөдөр миний хийж байгаа энэ ажил. Одоо нэг ч гэсэн хүүхдийг хөдөлмөрч бүтээлч зөв хүн болгон хүмүүжүүлэхээс өсгөх юмсан, төлөвшүүлэх юмсан гэсэн ийм зорилгоор л одоо энэ нь бол эргээд Монгол улстай оруулж байгаа миний хувь нэмэр болов гэж хардаг. Монгол улсын ирээдүй бол маш сайхан харагдаж байгаа. Тэгээд би бас Монгол улсын ерөнхий сайд Тухнагийн хүрсэх дараад бас баярлалаа гэж хэлмээр байна. Өнөөдөр яг энэ Монгол улсад хамгийн хэрэгтэй байгаа тийм энэ үндэсний одоо өв соёл, зам заншил уламжлалыг одоо юу гэдгийг нөгөө өвлүүлэх, сурталчлан таниулах тийм ээ энэ ажлыг маш идэвхтэй өрнүүлж байгаад нь би үнэхээр одоо хувь хүний чин сэтгэлээсээ талархал илэрхийлмээр байна. Одоо яг энэ үндэсний өв соёл уламжлал энэ зан заншил маань байж иж Монгол улс нөгөө дархлаа сайтай ирээдүйн тусгаар тогтмолт ч гэсэндээ одоо Монгол төмний оюун санаанд ч гэсэндээ маш том зүйл болох юм. 19 дахь асуулт. Амьдралын гараагаа эхлүүлж байгаа охтууд залуу эмэгтэйчүүдэд хандаж одоо зөвлөнө үү? За одоо миний охин 22 настай. Одоо яг л нөгөө амьдралын гараагаа эхлүүлээд явж байгаа ийм сайхан охин би. Тэгээ би бол охиндоо л байнга хэлдэг зүйлээ хэлээ да. Одоо би охиндоо бол миний охин үргэлж одоо өөртөө хайртай, өөрийг чинь одоо чин сэтгэлээсээ хүндэлж чадах тийм л хүнтэй одоо хүнийгээ олтлоо битгий яраарай л гэж хэлдэг. Тэгэхээр залуучуудтай бол амьдралд бас учиргүй одоо гэр бүл болох гэж битгий яраарай тийм ээ. Гэр бүл гэдэг бол маш том хариуцлага байдаг юм шүү. Эргээд одоо бас зөвхөн чиний биш тийм ээ. Эргээд үр хүүхдийн чинь хүртэл хувь заяа шууд холбоотой байдаг учраас амьдралаа холбохдоо маш хариуцлагатай хандаарай л гэж зөвлөе дөө. Маш гоё зөвлөгөө байна. За 20 дахь асуулт. Улс төрч эмэгтэйчүүд ямар зарчмыг баримтлах ёстой гэж боддог вэ? Мэдээж одоо шудраг ёс зүйтэй байх л одоо нэг номерт байх та. Өнөөдөр Монгол улсад цорын ганц бас алдагдаад байгаа ч юм гэж би хэлэхээр байна л да. Одоо манай монголчууд ч эртээр үеэсээ дэлхийн талыг байлдан дагуулсан маш хүчрхэг ард түмэн шүү дээ. Тэгээ тэр үед бол Чингисийн Монголын хүчрхэг байсан ерөөсөө гол нууц нь гэж ярих юм бол ёс зүй. Ёс зүйг ерөөсөө чамд сахижсэн маш тийм үнэж одоо тийм хүмүүс байсан учраас тэдний хүртэл одоо хүчрхэж хөгжиж чадсан. Гэтэл өнөөгийн Монголд бол энэ ёс зүй гэдэг юм бол үнэхээр алдагдaltaж байна. Тэгэхээр ёс зүй одоо хүн ёс зүйтэй байх, шудраг байх, хөдөлмөрч байх гэд бүх асуудлыг бол дандаа ээж хүн, эмэгтэй хүн үлгэрлэж гэр орондоо үлгэрлэж үр хүүхдтэй нөхөртөө гэр бүлдээ үлгэрлэж явдаг. Тэгэхээр энэ тал дээр бол одоо улс төрч эмэгтэйчүүд маань хамгийн гол шудраг ёс зүйтэй байгаасай л гэж хүсэж байна.
За ингээд манай влогийн зочноос асуудаг 20 асуулт дуслаа. Зочноор оролцсонд дахин баярлалаа гэж хэлье. Цаашдын одоо Монголын ирээдүйн энэ өв соёлын дархлаа гэж хэлэх бах тийм ээ. Монголын хүүхдүүдийн сайн сайхны төлөө зориулж байгаа үйлсэд нь өндрөөс өндөр амжилт хүсье. За Баярлалаа. баярлалаа. You can tell by the way she walks that she's my girl. You can tell by the way she talks, she rules the world. You can see